туршлагач хормон чадахгүй нэг систем дизайн гэдэг хэлээд байна. Систем дизайн гэдэг систем объект хандлагатай системийн дизайн ба зохиомжч үү тийм хичээл байдаг баха. Тийм хичээл яг хэрэгтэй гэхдээ нөгөө тийм хичээл болохоор айгуу туршлагатай босгох хэрэг болдог. Яг дөнгөж шинээр гарч байгаа оюутнууд болохоор ер нь алгоритм өглийн буцлахад гэж үгүй. За тэгэхээр яг англи хэл хэрэгтэй юм. Англи хэл за алгоритмаа сайн үзэх хэрэгтэй. Англи хэлээ сайн үзэх хэрэгтэй. Тэгээ төгсөх курстэй хавцаанаа болон системийн шинжилгээ зохиомж үзвэл сайн гэж штэ тий. Гэхдээ яг сургууль дээр болохоор би нөгөө нэг энэ гурван хичээлийг үзээд бусдыг хай гэж байгаа юм биш үү тий. Зөвхөн энэ гурвыг л одоо юу гэдгийг сүүлд нь айгүй эрт хэрэг болдог хичээлүүд байна шүү л гэж. Хэрвээ Америк явахд төлөвлөж байгаа оюутнууд байл тий. Тэгж байна. Тэний бусдыг хайна гэсэн үг биш. За юу яачлаа? Юу лээ би өшөө детальны юм асуух мартаж. Одоо нөгөө танай сургуулийн албаныхаа интервьюгээр ирээд яваад байдаг шүү дээ тий. Вьетнам. Тий. Тэгснээ тэгдэг байхгүй нөгөө оюутан илсүүлээ танаа төгсөх курсын хааваа бариад ирээ. Тэгээд илсүүлэх гэнгүүтээ нөхцөл нь болохоор их амархан юм яриад байдаг. $7,000 байвал тэгэл хүнээ өгөөд явуулчих гэдэг байхгүй юу? Англи хэл байхгүй ч байсан хамаагүй гэдэг. Тэгэхээр англи хэл байхгүй ч байсан хамаагүй гэдэг нь одоо үний юм уу? Худлаа юм уу? Тэр жилдээ л тэгсэн юм уу? Очоод англи хэл сургана гэдэг нь одоо болцсон уу? Болчих болов яа. Гэхдээ ер нь тийм хэлгүй хэл муутай хүмүүс ирдэг. Тэнгууд яг нэг давхар нэг англи хэл хичээл өгөө явдаг. Юм дээр хичээл үзэж явах нь хичээл тааштай дараа нэг тань юм уу? Тэгээд угаасаа энэ Америкт ирж байгаа гадаад оюутнууд болохоор англи хэлний сайжрах нь тодорхой. Тэгээд бидний хамгийн сүүлд хичээлүүд дуусаад одоо кампусээс гарахаас өмнө career strategy гэж хэлдэг. Тэр нь болохоор бас англи хэлний туслаад яаж ирэх юм бэ гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр яг англи хэл одоо тийм амар яг хэл муутай байсан ч явж болно. Боломжтой. Гэхдээ англи хэл сайн болоод гизэн давуу тал болсон. මොකද бүгдээрээ англиар ярьж байгаа шүү дээ тий. Англи хэл сурахад юу гэлээ нөгөө нэг манайхаас нэг үүр цайх гэдэг нь хөр байгаад байдаг тий. Сүүлд очсон. 7 готтой л. Танаа дэдлээ. Тэгэхээр тэр нөхрийн хэлснээр бол очоод англи яаж хурдан сурах вэ гэсэн чинь мань хүн нэг видеон дээр ярилцлаган дээр юу гэсэн байлаа. Нөгөө тамхи татж байгаа улсууд дээр очоод хамт тамхитаа зогсоод байвал амар их юм ярьдаг ч гэнэ. Тэгж тоглоом багтаа. Би юу яг зүйлтэй тэгэл яг мэдэрэл нэг хүмүүс ингээл өөр найзуудтай болно шүү дээ гадаад найзууд. Тэгэл яг тэгэл их танаад авахгүй нэг хэлдэрээ сайн яриад тэгэл бодлоо. Заавал гэж тамхи татж байгаа хүн дээр тамхи татгын тамхитаас нөгөө өөр юм уу сонирхолоор дагаад явах юм байна те тий. Групп бүлгээрээ за чи одоо юу вэ? Чи одоо ярих юм дуусчих гээд нөгөө юм. Яг Microsoft одоо ямар юм дээр яг юу хийж ийна гэдгээ яг нөгөө нэг бүр амар мэргэжлийн төвшөнд яриул нөхдүүд ойлгох бах те. Тэгэхээр яг нөгөө нэг хэрэглэгч төвшөндөө ч юм уу те. Энэ бүтээгдэхүүний яг энэ хэсэг дээр нь ажиллаж байна ч гэх юм. Тиймхүү байдлаар яриул. Microsoft Azure service гэдэг web service cloud Amazon AWS гэдэг Amazon тийм зөвшөөрөлтэй web service гэхгүй. Энэ яг манай бодлоор тэрний дата одоо Microsoft-ийн юм гаргаж байгаа бүхэл харагдаж байгаа бол хүмүүс мэдүүлж байгаа систем датагүй шүү дээ. Энэ бүхэл цогцолтой data scientist, machine learning ч юм уу, marketing ч юм уу тийм багтаа ер нь тааж өгдөг тийм data processing. Хийдэг тийм.
юу баг манай баг гэснээс одоо бид одоо их сургууль дээр бол биднийг нөгөө оюутнуудад багийн ажиллагаа гэдэг чадвар суулга гэдэг байгаа байхгүй юу? Ер нь янз бүрийн чадвар суулгах гэж байгаа дотроос манай багш нарын нэлээд сэжиж авсан багийн ажиллагаа гэдэг. Тэгээ хичээл болгон дээр л одоо оюутнуудыг 2-3-аар нь баг болгоод за та гуруулаа нэг юм хий, дөрвөлээ юм хий гэж явуулаад байдаг. Яг юун дээрээ бол яг тэр бидний яриад байгаа зарим багш нарын яриад байгаа нь одоо нөгөө нэг хүн хийдэг ажил гэж байхгүй. Дандаа бүгдээрээ багаараа хийдэг болцсон. Тэгээ багаараа ажиллахын тулд бодвол нөгөө янз бүрийн хэлтэй энтэг мэддэг хүмүүс байх л байлгүй те. Тэднэртэй чинь ярилцаад ойлголцоход бас жоохон төвтэй байж байгаа тэгэл сурдаг л байлгүй те. Тэгэхээр нөгөө харилцааны чадвар гэдэг юм нь хэр чухал байдгийг те. Яг энэ дээр бас нэг юм ер нь багийн ажиллагаа дээр нэмээ. Монголчуудын нэг тал юм юм байгаа. Тэр нь болохоор яг хүмүүстэй одоо шил нэг багт ингээд олон хүмүүс бүгд ажиллаж байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг мөсти яриг сонсоод тэгээд тэрийг зүг бүрийн туугаа тэгээд буруу бол буруу гэдгийг хэлээ. Яагаад тийм батлаад ингээд цаашаа явах ёстой. Одоо тэгээд миний одоо сампл буруу арган бол тэрийг хүлээж аваад тэгээд тэгээд цаашаа нөгөөнийхээ одоо юм тийм сандалыг аваад явах хэрэгтэй. Их бодвол нэг жоох сууд санагдсан. Тэгээд өөрөөр хэлбэл яг одоо чинь Монголд одоо яг нэг харагдж байгаа их сургуулийн багшаад хөдөлгөөн багшаад нэг юм тайлбарлахад яагаад гэдгийг шууд асууж болов. Тэгээд цахаад тэгээд яг одоо нэг юм харилцаа үүсгэх багийн менежер ч юм уу те эсвэл баг ч юм уу те эднээс бол одоо таах бол туслах гэж байгаа те тааш юм хөдөлмөр эсвэл юм хийгээд туслах гэж байгаа тааш тэгэхээр юм хийхгүй чадахгүй бол асуух юм уу те эсвэл яагаад энэ буруу бол яагаад те одоо яагаад ингэж юм open relation нэлээд хэрэгтэй байхгүй тэр бас нэг жоо судалгаа яг анхаа энэ хэсгийг яаж явах вэ гэдэг нь Америк дээр хичээл авах юм хичээл авсан ямар асуулт юм гээд асууад байдаг. Тэнгүүд Монгол улсад гэдэг болохоор ямар ч хамаагүй асуулт ойлгохгүй юм шууд асуулттай. Эсвэл багт нэрээ ярьж байгаа шууд төгсөөгөө наач юу гэж би ойлгохгүй юм гээд ямар юу гэж тэгээд Монгол улсад яг за эргэн талбаргүй дээ ч юм уу эсвэл энэ техник асуудал асууж ингээд байдаг. Юу нэг бас нэг юм. Хан тиймгүй юу ч ажиглагдал байдаг л да. Одоо энд байж байгаа 100 хэд оюутнаас бас юм асуухгүй гээл тэгэхээр хэл хэцүү гарандаа асуулт бол шахаж нөө явахгүй гэж асууж та. Тийм. Ааха. За тэгвэл тэр тал ер нь бол яг бид нар хилдэггүй болохоос ер нь мэдээлэл байдаг л да нэг оюутнууд юм асуухгүй байна яаж яах вэ? Зарим багш нар аимшигтай царайтай учраас те айгаад асуудгүй байх ч гэдэг юм уу те. Эсвэл нөгөө цаг маг багтаагүйгээд алга болчдөг. Тэгдэг л баг. За тэр тал дээр яах хэрэгтэй юм байна. За дээр нөгөө манайхан цаг байхтаа жоохон юу гайгүй юу. Бусад улсуудтай харьцуулахад нөгөө за 5 минут хоцорчлоо. За хагас цаг хүлээчих байл гэдэг л. Тийм гайгүй ялгаагүй дээ. Юу энэ нэрээ цугт юм дөө. Агуу тэгтээ. Бүгдээрээ тийм байж байгаа лөө. Тэгээ угаасаа бид ганцаараа юмас хоцроод байгаа гэдэг чинь ер нь ичгдэртэй тий. Тэр яг нэг удаа авсан 2 удаа авсан 3 цаг цагтай гэдэг. Тэрнээр тий. Аха. Зөө. Тэгвэл нэг тийм хөө ч одоо яана ярихын тусах гэдэг шүү. Юу асуух вэ? За асуулт. Ноёдны асуулт байхгүй юу? За 11 минут тийм асуух гэж. Одоо бид хүмүүс сурсах гэж байгаа шүү дээ. За тэгээ хүмүүс ингэж аймагтай анхаар багаар ажил дээр анхаар гэх юм бол гэж байгаа байхгүй. Энэс гадна анхаас ингэ юм дээр анхаарч байгаа юм. Энэ багаар ажил аймагтайс гадна. За би нөгөө давтахгүй бол хинт баялаа сонсохгүй байх те. Одоо ингэж юм л да. Нэг оюутан асууж байна. Англи хэл сурах ёстой гэд
зөндөө хэлдэг, хүн болгон хэлдэг бид нар мэдж байна гэж чинь. Харилцааны юм уу те нэг багийн ажиллагаа, багийн доторх харилцаанд хар гэдгээ. За тэрийг бас мэдж байна. Ер нь бол мэддэг юм яриад байна. Өөр тийм нарийн чухал юм юу байна? Одооноос эхлээд ингээд бэлтэж яхаар те. Одоо яг ингээд чамд бол нөгөө нэг одоо юу гэдгийг би өөртөө нэгдүгээр курстай ч юм уу те хоёрдугаар курстай тийм юм сурцсан байсан болвол таа гэж бодож байгаа юм. Энэ хоёроос өөр юм юу байна? За тэгвэл одоо тэгээд нэг algorithm data structure байна. Хичээл миний явах гэж байгаа. Аваад тэр багийн ажиллагаа сайн гэдэг чинь communication skill байна. Баг зөвхөн хөвөд явах чадвар сайн. Одоо бүх юм окей. Англи хэл сайн окей. Тэгвэл шууд мэрэгжлийн чадвар л уусаа үлдэж байгаа байхгүй тэр хоёроос гадна. Юу нөгөө нэг анх орохдоо янугай нөгөө Microsoft ороход нөгөө 2 3 шатны шалгалт авч байгаа бох тий. Тэрний эхлээд 2 удаа ярина дараа нь 4 удаа 5 удаа хүнтэй одоо ингээд кампус дээр нь очиж байгаа. Юу тэрээр цаад ярьдаг. Тэгэхээр нөгөө миний сонссноор бол эхний 2 шалгалт бол бараг л нөгөө олимпиадын бодлого гэхүү нөгөө өвтлийн бүтэц алгоритмын бодлого байдаг. Тэгээд дараагийн ярилцлагууд нь бол нөгөө харилцаач үлээ тий хандлага мандлага. Ерөнхийдөө компаниудын жишг том юм технологийн компаниудын их нь чимэр жоо буцаа нэг тийм бодлого бодож ирэх юм байна. Одоо юу гэдэг нэг юм арray of тэрийг ирэмблэх юм уу яг ийм проблем дээр ч юм уу сквад нэг юм хоёр тийм модерн чинь хайх юм ч юм уу тийм шууд асуудаг байхгүй. Тэгээд бүрийн шууд бич чаддаг болчихсон. Тэгээд хоёр одоо нэг усны ярилцлага болчихсон нэг ямар ч дадлын дагаад кампус дээр яваад ярилцахад алдахгүй мэнэ гэж бодсон. Одоо тийч 1000 хүнээс 2 хүнийг 10 хүнийг авчиж байгаа байхгүй юу кампус дээр. Тэгээд тэр ярилцах хугацаанд нэг онцгой үний ярилцлага болдог байхгүй өдөртөнгөө нэг хүнний цаг ярилцдаг. Тэгээд яг тухайн хүний скиллээс хамаарат хоёр бодлого дахиад тийм алгоритм гэхдээ арай хүндтэй алгоритм бодсон. Тэгээд гуравдугаар систем дизайн, системийн архитектур ч юм уу. Яг энэ төвшнгөөс л хамаарч байгаа юм да. Одоо үнэхээр их сургууль дөнгөж төгссөн ч юм уу нэг хоёр чиглэлийн туршлагын эднээс систем дизайн ч архитектураас авахгүй. Тэгтээ яг тэрнээс олон зүйл бол зөвхөн систем дизайн архитектураас авахгүй. Тэгээд энэ хүн таасан ихтэй тэр ярилцсан дээр ч орж ирж байгаа хүн болгон чамтай нэг ингэж за энэ хүнтэй юу ажиллахад ямар шүү хүн гэдгийг маань хараад асуудаг. За энэ мэдлэг яаж ямар нэг дарагтайгаа муудалцах хэрэгцээ гэсэн ч юм уу те. Эсвэл нэг цаг хугацаанд амжихгүй тийм прожект авч ирсэн. Тэгээд тэрийг яаж мэдээ шийдсэн гэх юм те. Техникчлийн юм бол тухайн хүмүүсийг ингэж мэдчих зорилготой асуудал айгүй асуудаг. Тэгээд яг энэ болохоор нэг багийн ажиллагаа communication skill-ийг харуулж байгаа. Тэгээд алгоритм англи хэл 2 гэдэг. Тэгэхээр нөгөө нэг яг жоохон юу аж магадгүй л дээ. Манай нөгөө нөхдүүд болохоор тэр хоёр хичээлээс бусдыг хайчиж магадгүй байдал үүслээ л дээ. Тэгэхээр яг юу баах гэж бодож байна. Нөгөө веб сайн хийдэг байх хэвээр гар утасны програм сайн хийх хичээлч үлээ нэг хичээлд байгаа байхгүй веб програмчлал, мобайл програмчлал гэдэг. Тэгэхээр тэр чадварууд Монгол тийм амар үнэлэгдээд байд юм уу? Эсвэл наа чинь болохоор тэр нөгөө системийн дизайн гэдэг рүү орчиж гинэ үү? Юу тэр ингэ нөгөө ижил бас нэг хуваагдчихж байгаа юм л да. Хэвчээ дотроо. Mobile developer ч юм уу, эсвэл iOS developer гэдэг. Хэвээ тийм болох бол яг тухайн технологиг мэдж гинэ гэдэг асуудлыг асуув. Өөрөөр тэрийг шалгаж авах тодорхой. Яг миний хамт ярьсан зүйл том технологийн компани яаж хүн авдаг гэдэг зүгээр софтверийг авдаг. Хэвээ өөрөөр дата компани ч эсвэл компани усны компьютер хийлгэхтэй бол зөвхөн тэрийг чаддаг байх сонирхолтой. Яг нэг
бид стартап компаниуд тэр хүмүүс сургаад суртахын бүлээх тийм цаг хугацаа мөнгөж байдаг учраас тэгээд техник юм яадаг том компаниуд харьцангуй арай бид зөвхөн компани гэж бол яг компани мэддэг ап биш яг лог чим үү тийм тэгэхээр ерөнхийдөө бол юу гэж үзэж байгаа юм ба штэ тий. Алгоритм бол бүр суур нөгөө нэг суур ойлголттой нөгөө веб дотор веб хийчихсэн дотор нь алгоритм гарч ирж таараа мобайл дээр хийчихсэн алгоритм гарч ирж таараа тэгэхээр компани өөрөө л мобайлаар дагнсан компани биш бол юу юм бэ штэ тий. Алгоритм бол ер нь заавал аавна тэгээд яг компани өөрөө вебийн компани ч юм уу тий байвал вебийнхаа юм нэмж асуух нь штэ тий. За тэгвэл одоо манай хоёртнууд яах нь алгоритм гэдэг нь амар суур юм байна гэх тэр алгоритмын шинжилдэг биш ээ. Алгоритмын үндэс гэж хичээд байгаа тий. Яг одоо үзэж байгаа. Тэрийг сайн анхаарч үзэх нь арай илүү анхаарч үзэх нь тэгээд яг бүх хичээлд анхаарах хэрэгтэй л та. Гэхдээ арай илүү анхаарч үзэх нь дээр нь нөгөө юу лээ? Англи хэл байна тий. Англи хэлүүд байгаа нөгөө мэрэгчтэй англи хэл. өвглийн бүц өвглийн бүц байгаа тий. Өвглийн бүц гэдэг маань нөгөө юу штэ? Өвглийн бүтэц ба алгоритм гэдэг ардаа бас алгоритмтай. Тэр хоёрыг цааш үзээ. Компьютерийн ухааныханд бол алгоритмын бас дахиад 2-3 хичээл байгаа тийм. Алгоритмын шинжилгээ ба зохиомж гэж байгаа 2-р бүртээ ч үзэх баг. Цаашаа юу ч үлээ complexity ямар юм хүндрэлийн онолж илүү за. Энэ хүү байгаа. Манайд нөгөө компьютерийн ухаан гэдэг аимшигтай их тийм онлын талын мэрэгжил гарсан. Тий. Тэгээд яаж вэ? Яг тийм хүү хичээл чинь бас одоо жишээлбэл хөдөө хөнгөн манайд machine learning AI-аас юм уу яг хүмүүс нөгөө яг програм тийм зүйлээ ажиглаж байгаа machine learning AI явуулж байгаа хүмүүс mathematics үүрэг хэрэгтэй гэж юм те. Тэгэхээр энэ бол яг ямар чиглэлээр явуулъя гэж бодож байгаа хүмүүс хамаарч байна. Сайн төвлөрсөн дээ. Одоо machine learning-ээр сурч байгаа бол математик дагуулж байгаа юу математик байхгүй бол жоохон хэцүү те. Тий. Сүүлийн үеийн чиглэл гэхээр яг Монголд бол сүүлийн үеийн чиглэл гэхээр нөгөө cloud болоод тий хиймэл оюун нөгөө нэг машин сургалт гэж явуулгаа л да. Одоохондоо яг хэдэн жилийн өмнө та нарыг төгсөж явах үед бол баг тэр IoT гэж байсан ч юм уу тий байхгүйсэн баг тий 12 байхгүй дөө. IoT гэж IoT ч яг сүүл гарч тий. Тэгэхээр яг нөгөө юу л яагаад байна л да. Одоо манай оюутнууд төгсөж байгаа оюутнууд яг төгсөж байгаа оюутнууд нөгөө дипломын сэдв гэхээрэл IoT-гаар л юм хиймээр байна. Гар утаснаас л нэг гэрэл унтраадаг асуудаг юм хийчмээр байна гэдэг яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр чи одоо IoT гэдэг маань тэгээд саяхан гарч ирсэн технологи тэгээд хэрч удаач билээ. Тэгэхээр уул нь бол яг бүр яг үндсэн суур юмудаа барьж явбал арай урт настай л байх тийм. Ер нь бид нар ч дээр одоо ч бараг IoT-гээс нэг зүрхтэй хийх юм байхгүй болчихлоо юм. Яг хийх юм бол энэ одоо гэрэл байна тийм. Энэ бүхэн энд Amazon руу оронгот нэг бэлэн IoT-ийн юм байна авч энэ гэрэлтэй бол тийм команд тасаа гэл бараг тийм бүр хамгийн бэлэн болцсон. Яг бүр тэгэхээр ч одоо за Internet of Things гэдэг нь дууссан. Дууссан гэх хамгийн бэлэн болцсон юм бол нөхдүүд одоо юу хийнэ энэ 100 оюутнууд. Хиймэл оюун л жоохон ухах юм байгаа л да. Хиймэл оюунаар юу таних ч вэ? Ийм таних яг тийм заавал хиймэл оюун. Бас амар том үнцэлтэй. Яг манайд нөгөө сүүлийн төгсөж ирж байгаа докторууд нь тийм хиймэл оюуны талын Солонгос, Молонгос, Итали, Метал, Тайванд хамгаалсан улсууд хүрээд ирлээ л дээ. Тэгээд тэрнээсээ ч болоод байгаа юм нөгөө шинээр тэр хиймэл оюун гэсэн мэрэгжил гаргадаг компьютер ухаан гэдэг шинэ мэрэгжил нэгдсэн юм. Тэгээ яг хөө зүгээр би зүгээр юу гэж бодохгүй зарим чиглэлүүд тэр IoT тэрийг тэгвэл манайд л амар ингээд хөөрөөд дагаад яваад байгаа шүү. Яг олон улс дээр бол
жоохон яаж байгаа юм бэ те? Модноос гарч байгаа ч юм уу? Уг модноос гарч байгаа биш юм хийх байгаа. Тийм IoT-ийн мэргэжилтийн гэж би л байна. Яг IoT-ийн хийх софтвер сонсож ирсэн байна. IoT дээр програм бичдэг юм уу те? IoT-ийг ажилладаг одоо програмуудыг бичдэг. Одоо шинэ манай гэдэг нэг тэр TP-Link ажилладаг байсан байна. Тэр болохоор юу гэдэг вэ? Одоо энэ smart device-уудыг application-ээр явуулаад өөрчлөлтийг тэр application бичдэг байхгүй. Тийм тэр үеч болохоор IoT нэр биш. Зүгээр software engineer. Тэгэхээр IoT дээр юм байна. За тэгвэл IoT ч нэг тийм хүү байгаа юм байна. Ер нь тэгэл яг нөгөө веб дээр хайж байхаар Amazon-аас хайхаар нөгөө бэлэн тэгдэг мэнгдэг юм гээл SDK-та гарцсан л байгаад байгаа шиг юм л да. Тэгэхээр яг шинэ юм байхгүй юм уу? Заавал одоо ч нөөр юу ярьж болох вэ? Би одоо аймаар юу чиг болчлаа. Нэвтрүүлэгч чигэд болоо. Аймаас хөдлөө. Одоо нэг 10 минут байна. Тэгэхээр өөр асуулт байна уу? Уул нь асуулт байвал нөгөө асуугаад хариулаад явах даа юм. За наа чин зөвхөн олон хүн болохоор гоё асуулт гарч ийн. Тэгэхээр юу асууж байна? Нөгөө нэг хэр их ачаалттай ажилт юм бай гэж. Одоо нөгөө бид нар Монгол бол 8 цагт ажиллах хэрэгтэй, ажил дээр байх хэрэгтэй, 3 өнүүд гараа бүртгүүлээд аймаар байдаг. Наад чин бол яг зөв сонссноор жоох эрхчлөөтэй байна гэж сонсож. Тэгэхээр юм бол яг тэр бол айгүй тийм эрхчлөөтэй. Тэгээд жишээлбэл яг энэ software engineering мэргэжилтэй хүмүүс тийм. Ерөөсөө хэдэн цаг хийж болно, орой хэдэн цаг тарж явж болно. Тэгээд ийггүй бол дээрээс ажиллаж хийсэн ч болно. Хамаагүй тэр бол эрхчлөөтэй цаг бүрдсэн гэсэн юм байхгүй. Гэхдээ юугаар нэг ажиллаа хугацаанд нь хийж явах хэрэгтэй. Тэгээд Тэнгүүд яг хэрэв өнөхөр гайгүй самбартай юм те 5 хоног ажил 3 хоног нийт 2 хоног нь яг гэрээс ажиллаж маамчлаад авч болно. Энэ бол айгүй тийм юу энэ бол тийм амар флексибл хугацаанд л ерөөсөн юм. Тэгээд хэрэв амжихгүй нэхээ юм хийж чадахгүй энэ явах юм бол энэ бас ажлаас халах нь амархан. Баяртай өдөр ингээд чиний сүлжээ дээр баяртай ингээд явуулчихад тэгээд гараад маргаас дахиад өөр хүн аваад нь яг амар гэмтэлтэй байхгүй. Тэгэхээр чи нөгөө юу шиг юм ба штэ те нөгөө феномен дээр бол тэгэл та халагдсан гэж гашгараал дарган гашгадаг тэгэл ерөнхийдөө дуусч байгаа гэсэн үг. Явж байгаа хайж байна. Оронд нь орох хүмүүс цаана ингээд жагсаалт бараг байж байгаа гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг хийх юмод цагт нь хийчихэл байвал нөгөө нэг заавал ажил дээр 8 цаг байхалгүй юу цагийн хувьд тийм цагаас гадна ажил дээр яг ирлээ гэж бодъё те. Ажил дээр ажиллая гэдэг ирэхэд тэгэхээр нөгөө нэг амар гоё орчин байх уу гайгүй. Нөгөө одоо юу гэдэг юм те кино маань дээр гардаг шиг ханаас нь юу ундраад юу ч гэдэг юм те. Тийм офисийнх нь нөгөө нэг орчин нь тийм ерөнхийдөө одоо энэ компанид ч тийм орчинтой болохгүй хүн ажиллах боломжтой байна. Тэр яг үүсэлтээр энэ компаниуд үүсэлтээр хооронд өөрсөлдөөр нөгөө хаад нөгөө чирэний тестээр нөгөө чирэний хөдөлгөөн проблем нэг юм. Тэгээд угаасаа энэ компани угаад юу лээ Google-ийн болохоор ажил дээр нохоогоо авчирч болно ч илүү нэг тийм хөө тим ямаараа л өршөлтөн гэсэн үг байна шүү дээ. Хүн авахын тэр нүнгүү хоол моол тавьсан байна ч гэсэн тийм хөө. За тэгвэл зургт юу лээ аялын шоу муугаар гараад идэг бол үнэн юм байна. Google юу гэсэн Google гэснээс одоо тэгээд би нөгөө дараа 7 хоногоос ч юм уу одоо энэ хичээл ингээд 7 хоног болгоо өөр хүн орд юм байл та яг нэг л хүн ороод байхаар ингээд үүдчихдэг ч юм уу те. Тэгэхээр би ингээд 7 хоног болгоо өөр хүн авчираад харуулад байгаа. Эрдэнэбаатар багш нэг орох юм шиг байгаа, Маслаа багш нэг орно гэсэн. Тэгээд дараа нь би нөгөө нэг амар олон гадаад төгсөгчтэйгээд өнгөрцөн. Миний бодлоор Google саяхан хэн орсон баг те? Амар орсон баг те. Тийм ээ. Амрыг барьж авах хэрэгтэй байна. Амар гайгүйх. Тэгээд
Нөгөө нэг Amazon-ийнхоо хүнийг олдгүй. Amazon дээр их уулын хэн байсан? Товсон шаруу гэж хөвгт байсан баг тий. Тийм, лувсан шаруу байгаа мандал байгаа. Мандал байгаа. За мандал дээр ч би өөрөө гар үсгэж зурсан юм байна. Тэгвэл одоо хариу нөхөр хэрэгтэй болж байгаа юм байна. За. Зөндөө байгаа юм. Тэгээ Cisco-д манай нэг 11 код өгч байдаг гэсэн тий. Хэн блэ их төвшин чинь. Манай анги. Сайн байна. Тэр бүр сүүлийн 11 кодтой гэдэг чинь. Аа. За тэгвэл тиймхүү байгаа юм байна. Өөр асуух юм байхгүй бол өөр ч одоо юу авах вэ яг? Одоо энэ улсуудын нөгөө програм хангамжаар сурах хүслийн бадраах юм. Өөр нь бадарсан ч юм уу? Бүгдээр л ноутбуктээ суугаад ах шиг байна. Өөр ч одоо юу авах вэ? Бараг л дууч юм шүү. За тэгвэл одоо тэгэл цаг үеийн асуудал руугаа оръё. Би одоо ингээд дуусгаж байгаа ч юм та явах юм ба. Нөгөө бидалтаа яаж өгөх вэ гэдэг талаар амар тайлбар өгөх юм байна. Одоо үлдсэн хугацаанд нь. Тий. За. Одоо нэмэгдсэн. За баярлалаа. Шүү. За гайгүй л болох шиг болоо. Жохон дүнгнээд байгаа юм шиг байна. Агаараар дамжиж байгаа болохоор энийг унтраач. За. Ч та миний хамгач хад гараад ирсэн шүү. Шинжээч нэсгүй. Энийг харчих тий. За одоо болохоор нөгөө юу яа. За нөгөө хотын Америк болох холтой болцсон. Юугаа яаж хийх вэ гэдэг дээр. Бидалтын талаар мянган түмэн асуулт гарлаа. Яах вэ? Нөгөө өгөх хугацаа нь өнөөдөр болцсон тийм болохоор их эрэлт хэрэгцээ их байх шиг байна. 5 дугаар бар дээр авна. 5 дугаар бар дээр 401 гээд ангид авна. 6 дээр 304 гээд багш нарын өрөөнд авна. Тэгэхээр яг 304-д орж ирэхтэй. Болж өгвөл нэг нэгээрээ орж ирэх хэрэгтэй. Ер нь бол нэг нэгээрээ орж ирнэ тийм нэг нэгээрээ хийж байгаа юм чинь. Одуулаа бужигнуул та нарын дараагийн 3 жилд орох багш нар сууж байгаа тэгээд яас их бужигндаг улсууд үгээд загнах байх. Тэгэхээр нэг нэгээрээ орж ирэх хэрэгтэй. Би таалтан дээр 304 6 дугаар пар дээр 304. Гэхдээ тэр бол анги биш. Хуучин анги байсан юм шиг. Одоо бол тэнд нэг 17 багш сууж байгаа. Тэгээ тийшээ ингээд хаалганд төгсөж богшоод ч юм уу те. Нэг нь гарахаар нөгөөх нь ороод ч юм уу тиймэрхүү байдлаар үзүүлнэ. Би бүр цаатлын нөгөө эсрэг талын цонхон талын болон сууж байгаа. Тийм болохоор яг уу ирээд үзүүлээд яасан байна, орсон байна гэж ерөнхийдөө тэгээд явчихна. Тэгэхээр нэг хугацаа авахгүй. Одоо болон та нараас би юу шаардах вэ гэж нөгөө 10 оноогоо юун дээр тавих вэ гэхээр нэгдүгээр тайлан хийсэн байх хэвээр. Тайлан гэдэг юмыг за би одоо тайлангийн тийм нүүр гэдэг юм үзүүлээ. Та нар нөгөө нүүргүй тайлан хийчихэд байна. Нүүр гэдэг чи одоо за өөр хичээлийн нүүр рүү орчих. За зэдний бие даалт жайлын айн юм уу? Ишигээ ороод Явс улсад бас хараад за энэ байна чинь баяр цэцэг гэдэг оюутан байна. Дөрөвдүгээр курс юм байна те. Тэгэхээр нэг иймэрхүү юм уул нь яг гадаа тэр түүц мүүцэн зарж байгаа л бахал та 100 төгрөгөөр ч юм уу те хэдээр зард юм Тэгтээ тэрнийг авах хэрэггүй байх гэж бодож байна те. Яг бол би нөгөө цаасгүй авъя гэдэг. Зүгээр ингээ файлаар л явуулчихна. Энэ файлыг за би нөгөө Moodle дээр нь тавьсан ч болно эсвэл Google дээр нэг иймэрхүү юм олоод авах хэрэгтэй. Энэ болохоор юу байна вэ? Дээр нь нөгөө нэг хин хийсийн, хэдгээр бие даалтын, ямар хичээлийн, аль сургуулийн ингээд бүх юм байгаа байхгүй юу? Тэрнээс яг зарим явуулсан хүмүүс болохоор бие даалт гэдэг нэг мөрөн дээр бичсэн. Тэгэхээр доор нь 2 зураг байгаа гэх юм. Тэгэхээр юмнууд чинь ийм цаанаасаа стандарттай байгаа. Дээр нөгөө сургуулийнхаа нэрийг чинь те ерөнхий сургууль тэгээ доор нь холбооны сургууль гэдгээ биччинь мэдээлэл холбооны гэдэг ч мөн билүү? Тэ таслалтай. Тэгээд нэг лого байх хэрэгтэй тий. Тэгээд видалт нэг хэдгээр видалт нэгдүгээр видалт. Доор нь ингээд хичээл нь тийм хичээл тэдэн оны намар тий хизээ хийсэн ч юм тий 100 жилийн өмнөх видалт юм 10 жилийн өмнөх юм уу 1 жилийн өмнөх юм уу гэдэг нь мэдчих жахна штэ. Тэгээд яг уу томруулж юм. Тэгээд
За нөгөө нэг хин гэдэг огт дээр шалгуулахаар хийсэн юм те нэрийг мэдээд авах хэрэгтэй. Өөрийнхөө кодыг нэртэй бичих хэрэгтэй. Баяраа гэж биччихвэл зөндөө олон баяраа байж магадгүй шүү дээ те. Тэгээ аль нь юм бүүмэд ангууд нөгөө баяраа дээр наавчаад оноог нь тавьчихна. За тэгээ ам монтоо. Ажил яасан гэнэ? Арай дэш гэдэг юм. Энийг тэгэл яг мөдөл дээр танаа нөгөө юуны хичээлийн юм дээр тавьчих л да. Татаа дав гэнтэр гээд нүрийг нь зөвхөн нүрийг нь. Файлаар өгөх юм уу яах юм гэнэ? Файлаар өгөхөр өөрөө заавал ирж явах хэрэгтэй гэд хэлсэн те. Тэгэхээр зарим хүмүүс болохоор бүр цаасгүй тэгээд хөнгөө технологи болгочих гээд үзээд байна л да. Файлаа явуулчаад өөрөө ирэхгүй. Файлаа явуулаад өөрөө эргээ шаардаад байгаа нь ямар учиртай вэ гэхээр би нөгөө нэг өөрөө энийг хийх юм уу гүм үү гэдгийг шалгах гэдэг юм. Тэрнээс хэрвээ би зүгээр л нэг ийм файлууд аваад тэгээ энэ хичээл чинь 3 бие даалтаар 3 бие даалтан дээр нь эрдсэн нэмэгтэл 100 оноо гарах нь шүү дээ тий. 100 оноогоор дүгндэг хичээл юм байна. Тэгэхээр тэр дүнгийн гарахын тулд 3 ийм файл аваад тэгэл тэр болгон дээр оноо тавиад нэмээд 100 оноо гэдээ гаргачихвал би хэнийг сургаад байгаагаа мэдхээ болчих шүү дээ тий. Хин хийсэн. Юу ч авч очихгүй. Олон тэр ноутбук мөнгө чирч ирэх хэрэггүй. Яг тэгвэл над дээр ингэ гарчаад байна шүү дээ тий. Оюутны одоо баяр цэцгээд оюутны явуулсан юм надаар ирчээд. Олон нөгөө нэг видео гэдэг хэсэг рүүгээ тайлан явуулах гэдэг хэсэг рүүгээ файлаа зөв аплод хийгээд явуулчих юм бол ноутбук чирч ирэх хэрэг байхгүй. Угаасаа 130 ноутбук чирч ирснээс би ганцхан ноутбукээ бариад шалгасан дээр үстэй. Тийм болохоор заавал ноутбукээ бариад намайг илтээд энэ төрөөр яваад байх хэрэггүй. Дээр нь өөр нөгөө нэг хичээлүүд ордог би те өөр ажилтаа учраас энэ тийм завсарлагаагаар намайг олноороо барьж авч ноутбукээ ингээд бариад яагаад байх хэрэггүй. Тэр цаг гарахгүй. Видеалтын цаг гэдэг юм дээр нь одоо нөгөө 3-аас хуулаад нөгөө 401-тэй орч байна гэсэн үг шүү дээ. Бусад цаг дээр нь дандаа өөр юм тавьсан байдаг болохоор би тэр дэгэл үг явчихна. Тэгэхээр яг уу 5 дугаар парт дээр нь нэмээд 6 дугаар парт дээр баярлагчтай шүү дээ. Тэрнээс хойш хугацаа байхгүй шүү. Тэгэхээр яг уу видеалтын үед за энэ өөр хичээл юм видеалтай тий. Видеалтын үед өөрийнх нь тэр нэг хүүхэд босоод надаас юм асуусан уу зүгээр л босоод цумаас хангаад байт юм. Юм асуух гэж байгаа нь өргөж болно шүү. Эсвэл нөгөө босод суух дасгал хийх шаардлагатай бол хэлээрээ. Би дээр нэг оюутны малгайг зулгаагаад тайлбарлсан чинь яатсан байсан шүү. Ингээд шалтгаанаа хэлэхгүй болохоор нөгөө малгайгаа авахгүй яагаад зөндөө хэлүүлүүгээд нэг багш би биш юм бэ шүү. Малгайг нь суг татаад авсан чинь хав халдсан байсан. Тэгээд яг өсөө усуулсан байсан юм байна л да. Тэгэхээр тэр чинь л нөгөө та нарын харилцааны нөгөө чадвар мадвар гэдэгт л ороо явчих штэ. Хүн ингээд малгайгаа ав гингүүт би малгай авч болохгүй миний нөгөө гэлан толгой гарчна гэж дотроо бодоод суугаад байх биш. Яг болохгүй маа авахлаа би одоо намайг юм ч одоо толгойгоо битгий даруул гэсэн юм а ч гэдэг юм. Тэгээ хэлж болно штэ. Тэгэхэд ингээд гүрийгээ суугаадсан манай техникч орж ирсэн малгайгаа суугаадсан чинь тийм цав цагаан толгой гараа авчихсан. Тэгээд яг юу л болчихж байгаа юм та. Зүгээр л хөвчлөлтэй тохиолдол болсон. Гэхдээ өөр шалтгаан байсан бол тэгээд одоо хэцүү юм болно шүү дээ. Толгой тархиндаа хагалгаа хэлгэсэн ч байт юм уу. Энэ толгойн цугттай ажиж болохгүй. Малгайн цугттай ажижвал онцгой болно гэсэн. Тэгэхээр сая нөгөө нэг хэллээ шүү дээ тий. Асуух юм байвал асууж бай. Тэрнээс биш ингээд одоо юу гэдгийг сая нөгөө нэг гадаад оюутнууд юм асуугаад юу ч хамаагүй асуугаад энгийн юм ч байсан асуугаад байдаг. Манай Монгол оюутнууд болохоор за ингээд асуучвал яадаг бол шал тэнэг харагдах байх таа ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү сонин шалтгаанаар нөгөө юм асуухгүй ингээд яваад байдаг. Тэгэнгүүт яг уу хоримтлагдаад байна гэсэн үг шүү дээ. Ямар нэг яриад байгаа юм? Та тий. Оруулсан юмуд нь яахгүй нэрэ? За би нөгөөхөд зогсоогоогүй юм шиг шүү. Тийм байна. Энийг